Өөртөө хайртай, үнцэнэ мэддэг, нийгэмд гэрэл түгээдэг эмэгтэйчүүд. Энэ бол гэрэлтэм эмэгтэйчүүдийн цаг. Таны урам зориг авах мөч эхэлж байна. Гэр бүлийн радио 104.5 84.5 эргээд нэвтрүүлэгтээ давтан байрлал нь гэрэлтэн эмэгтэйчүүдийн хөтөлбөр маань ийхүү эхлэхэд бэлэн болсон байна. За ингээд радиогийнхаа 2 дугаар эфирт 2 дугаар студид сэтгүүлч, сэтгэл зүйч, баясгалан гэрэл судлаач Инх Цолмон миний бие ажиллаж байна. За өнөөдөр бас нэвтрүүлэгт маань эрхэм хүндтэй зочин маань яг одоо бас орж ирж яваа хэмээн итгэж байна. За баясагчтай өдрийн мэндийг хүргэе. За дахиад өдрийн мэнд. Тэгээд энд ингээд суус учраас танилаа болоод ингээд камераараа хараад ярихаас. Тийм байна, камераараа хараад ярих юм байна. За өнөөдөр бид хоёр нь гэр бүлийн радиогийн маань сонсогч, за тий гэрэлтмийн сонсогч Аленка Яватагаа тий эмэгтэйчүүд стрессээ ер нь хэрхэн одоо тайлтын бол ямар аргуудтай байдсан бол гэдэг сэдвээр ярихад бэлэн болсон байна. Тэгээд Аленкагаа урдгийн учир бас учиртай, учир чанцтай гэдэг шиг тий өмнө нь бид хоёр гэрэлтмээ дөнгөж эхлүүлээд байж байгаа та нэг тийм зүйлийг эхлүүлсэн. Юу вэ гэвэл тэр маань болохоор нэг юм хөөрхөн уралдаан зарласан тий гэрэлтмийнхаа групп дээр. Тэгээ тэр уралдаан маань болохоор одоо нэг тоо таалах байсан. Би нэг тоо, цаамаа нэг тоо хэлээд тий. За тэгээ тэр тоог одоо таасан хүндээ битээ нэг юм хөөрхөн бэлэг бэлдсэн байгаа. Тэгээ бэлгээ болохоор нөгөө нэг Аленка Ева маань шалгараад авахар болсон гэсэн үг. За тэгэхээр Аленка Ева маань бэлгээ авангаа өнөөдөр битээ та стрессээ тайлах талаар ярина. За тэгээ манай Аленка бушоохонгоогод ороод ирээрээ гэж хэлмээр Аленкагийнхаа бэлгийг бас харуулъя гэж бодож байна. За гэрэлтэн пэйж байгаа. Гэрэлтэн пэйж дээр маань бас яг тэр тооны уралдаан явсан байгаа. Тэр пэйжээ ч гэсэн бас идэвхжүүлэх хүсэлтэй байгаа. За энэ бол нөгөө дэдэгийн маань одоо нөгөө энэ чи ямар шампунь бэлээ? Шампуны бие угаагч наа. Павитла ойлоо. Маш тийм шампунд чинь нэг тийм бодис орд юм байна. Тэр павитла шампунд болохоор тэр бодис бол орж байгаагүй гэсэн шүү. Их бас гайхалтай мундаг шампу гэсэн. Гэтэ яг тэр шампун нь бол биш. Энэ бол бие угаагч нь. За тэгээ энэ дотор бас манай Тодон подкастн дээр манай оролцож исэн чочны маань битсэн инээвсэлэл гэдэг одоо энэ ном багтсан байгаа тий. Ер нь л инээвсэлэл гэдэг бол бүсгүй хүмүүсийг чимжээдэг бас нэг гайхалтай хэрэгсэл шүү дээ. Таныг хайгаад ах яг үнэ. Намайг хайгаад байна. Би сууж байгаа шүү. Тэгэнгүүт хардаа яг ингээд ээжүүд рүүгээ эмэгтэйчүүд рүүгээ ингээд чиглэсэн пэйж группүүд рүү би ингээс шеэр хийж байгаа. Тэгэхээр яг одоо гэрэлтмээ сонсож байгаа бүсгүүчүүд маань ч гэсэн тий сайхан шеэр хийгээд лайк зүрхээ илгээгээд за тэгээд хамт сонсохыг хүсэж байгаа хин нэг найзыгаа эгчигээ ээжигээ бас доор меншн хийгээсэ гэж хүсэж байна. Урьж байна бас тий. За тэгээд гэрэлтэн нэвтрүүлгийн маань Мигмар гаргийн энэ 7 хоногийн анхны дугаар инхүү хурж байна. За гэрэлтэн нэвтрүүлэг маань бүсгүүчүүдтэй тий гэрэлтэх тэр хүч чадлыг урам зоригийг одоо өдөөж өгдөг энэ нэвтрүүлэг байгаа. Тэгээ гэрэлтэн нэвтрүүлэгтэйгээ хамт байснараа тэр урам зоригийг бас олж авна гэж найдаж байна. Тэгэхээр зөвхөн бас бүсгүүчүүд гэлтэхгүй. Бүсгүүчүүдийн маань нөхрөөд, аавууд нь, ах нар нь, дүү нар нь, хайртай бас хөвгүүд нь энэ нэвтрүүлгийг маань сонсохдоо гэрэлтэх шаардлагатай тэр нэгнийг маань хайрлах тэр зүрх сэтгэл улам илүү бас төрдөг байгаа илээ. За тэгээ гэрэлтэн нэвтрүүлэг маань гэрэлтэм гэсэн пэйжтэй байгаа учраас энэ пэйж дээр маань бас манай бүсгүүчүүд, манай эрчүүд ч гэсэн бас итгэвтэй байгаасай гэж хүсэж байна. Яг үнэн. За тэгээ стрессээ тэгвэл бүсгүүчүүд маань хэрхэн яаж тайлдаг вэ те? За намайг ярьж явах хооронд цаамаа сайхан нэг ажил хийнэ. Ямар ажлуудыг сайхан меншн хийнэ. Тэгээд хоёлоо ингээд зөрөө те. Тэгээд стресс гэдэг зүйл ер нь хүний биед хэрхэн яаж илэрдэг. Яг стресс гэдэг чинь юу юм? Хүн болгон л тэгж ярьдаг те. Стресстэй байна. Яаж стрессээ тайлах вэ гэл хүүхдүүд хүртэл жижигэн гэхгүй тэгдэг үстэй. Би стресстэй байна гэх тий. Тэгэхээр нэмэгтэйчүүд ч гэсэн одоо тий амьдралын олон асуудал дондас стресстэй зүйлүүд олон байгаа. Тэгэхээр тэр одоо тайлдаг аргуудаа гоё хуваалцаач. Ийм ч намайг стрессээ гарга гэд. Тэгээд нөгөө хэдийгээ гаргалаа. За. Ойлгохгүй байгаа мó та? Ойлгосон. Нөгөө гэр бүлийнхнийгээ гаргаж явахгүй юу? Тийм л дээ. Үгүй би тэгээд яаж гаргасныг цааш нь сонсох гэж заа. Гар гэд гэрээсээ гарахгүй юу да. За. Би камера язлах га тий. Өөртөө найруулагчаа гэдэг өөртөө хөтлөн ихэр ч юм бас заримдаа хадал явдалтай инээдэмтэй тий. Тэгээд нөө гэрэлтчмээр идэг, гэрэлтүүлчмээр идэг. Гэтэл чинхэнэ амьдралын сорилоо ингээ та нар гэрэлтээрээ заа юу гэсэн шиг тий. Янз бүр байгаад байдаг гацх юм аа. Одоо ингээд би хагас магас суучиж магадгүй тий. Янзалцсан байж магадгүй. Гэтэ та бол энэ дүрсний бараг тий 4-ний 1-нд сууж байгаа шүү дээ. За ашгүй тий. Ямар мухай ашгүй гэдэг. За тэгэл эндээс ахуулаад ингээд стресс бидний биед үүсчихэд гэдгийг цааш нь ярих гэдэг байхгүй юу тий.
альва одоо хүний бие болон сэтгэл зүйдээр аюул, дарамт, ачаалал гэдэг зүйл мэдрэгдэхээр тий стресс үүсч идэг. Тэгээ сая бол ингээд битэртийн юм тодорхой хэмжээний хөөрхөн стресс үүслээ шүү дээ. Тэглээ. Юу вэ гэсэн чинь одоо өөртөө лайв төлөж байгаа учраас ингээд камер янз бүр юм тааруулахын тулд ингээд яриандаа анхаарч чадахгүйгээр тий тэрэнд нэг юм ачаалал дарамт үүсээд байгаа байхгүй. Тэгээ энтэйгээ бид нар ингээд нөхцөл байдалтайгаа дасан зохицно. Энийгээ илүү сайн чадна, илүү сайн хийн гэдэг ингээд явах хэрэгтэй байгаад байна тий. Тэгэхээр өнөөдрийнхаа яг юм бодит зүйлийг сая яг тулгарсан ингээд жишээгээр ярьсан бол одоо эмэгтэйчүүд маань стрессээ ямар аргаар хэрхэн хайж тайлж ийн вэ? Хуваалцъя. За тэгээд баярлалаа. За тийм. Та камер дээр ихчээ товшчих. Тэгвэл яг наадах чинь таныг дагаад явах бэлчэндээ тийм шүү дээ. За миний сүүлийн стрессээ тайлсан арга юу вэ гэхээр тасгал хийсэн. За. Ер нь сүүлийн 3 хоног бол яг хийх ёстой тасгалуудыг ихэвчлэн хийя гэд. Тэгээ хийсэн өнөөдөр тэгтээ жоохон чанар муутай хийсэн. Ямар ч байсан энэ нөгөө дасгал хийснээс болоод гарч байгаа нөгөө даавар гормон биш тий. Тэр айгүй юм стресс талхад бас айгүй нөлөөлт юм билээ. Дасгалаас ирж байгаа тэр даавар. Тэгэхээр манай бүсгүүчүүд ч гэсэн яаж бас энэ стрессээ тайлж ийн, яаж бас энэ гоё гормоныг ялгаруулж ийн тий. Тэр кортизолыг бас яаж одоо ингэж тий багсгаж ийн. Тэрийг бас гоё бичээрээ гэж бүсгүүчүүдийгээ уриалмаар байна. За нөгөөтэйгүр өглөө бас жоохон хүүдэж жоохон стресст гэдээсэн. За. Гэхдээ стресст гэдэг байгаа тэр зүйл маань стрессэж болохгүй гэхээсээ илүүтэйгээр тэрийг би яг бас яг юм гаргах үед нь гаргах хэрэгтэй юм шиг санагдсан. Тэгээ өглөө болохоор ягаад хүүдээ стресссэн гэхээр би зөндөө ингээд сануулсан байхгүй. За одоо яг хувцаамсоорой. За одоо наатаха хурдын идчихээ дараа нь витамин ууш шүү. За тэгээ шүдэ угаа шүү. За тэгээ чи өрөөсөө амьсыг чинь би өмсгөөд өгсөн учраас чи өрөөсний налаад өмсгөөрэй. Өмсөөрэй гэх. Тэгсэн чинь нөгөө хүн чинь яг тэгэж хэлээд 15 минут өнгөрөхөд юу ч хийгээгүй дэв дэшигээ хараад хэвтчихсэн. Тэгэнгүүт нь ингээл стресстэй ихэлсэн. Тэгээд ингээл аль болохоор тайван байдлаар чамаа ингээд олон дахин хэлээд байгаа миний үгэнд орохгүй болохоор би ингээд гээд штэ тэгэх гээд штэ гэд. Тэгээд нөгөө хүүхд маань хичээж байгааг харахтаа бас тайвширсан. Та юу болж юм ч юм. Би айгу гой сууж байгаа ч тээ. Янз бүрээр ингээд өөрөө ягаад энэ студийн булан тохоо оруулаад байна. Гоё л байгаа ч тээ. Одоо ч гоё болчихлоо. За ингээд нэг сэтгэлдээ тултал янзалчих юм бол нэг юм сэтгэл ханамжтай байгаад идэг. Энэ ингээд стрессийг бас өөрчлөөд засаад сайжруулад тий сэргэлж байгаа нэг хэлбэр гэсэн үг тий. Тэгэхээр амьдрал мэдээж олон одоо стрессийг одоо үүсгэж байгаа зүйлүүд байгаад идэг. Хитрхи их ачаалал ажлын тий. За тэгээ санхүүгийн дарамт. За түрүүнд дээр судалгаад олт нэгээр одоо хайр хамаарлын талаар ярьсан. Энэ бол эргээд гэр бүлийн асуудлуудыг үүсгэж идэг зүйл тий. За тэгээд одоо хүмүүс хоорондын харилцааны зөрчил. За тэгээд эдгээрээс үүсэж байгаа урт хугацааны ядаргаа. За мэдээж айдас тийм тодорхойгүй байдлууд тий одоо гэр бүл хосын харилцаан дээр ч тэр найзуудын дунд ч тэр ажил дээр одоо тий ажилтан удирдлагуудын дунд ч тэр хамтрагчдын дунд ч тэр энэ тодорхойгүй байдал биднийг аюул байна гэд тий эсвэл тэмц эсвэл зугт гэдэг нэг тийм горимроо авчдаг штэ. Энийг л ерөөсөө стресс гэдэг байгаа. Тэгээд тэр үед тэгвэл ингээд ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ гэх юм бол мэдээж зүрх түг гэх хурдан цохилдог тий. Булчин чангарч эхэлдэг. Амьсгал ингээд айгу хурдсдаг штэ. Сая бол энд би техник технологи янзлахын тулд гэдэг шиг технологи айгу хөөрх юм болсон. За тэгээд сэтгэл түгшдэг, эргээд ядарч тойлддаг. За тэгээд энийг тэгвэл хоёр аргаар хүмүүс стрессийг ингэж амьдралдаа ингэж тий гаргаж ирээд идэг. Нэг нь яадаг вэ гэвэл эрг стресс болгож чаддаг. Итгэвчүүлдэг гэсэн үг тий. За шалгалтанд бэлдэж байгаа бол одоо би шалгалтанд бэлдэж байгаа стрессж जैन гэхдээ энэ угаасаа ирж байгаа зүйл би илүү сайн бэлдээд сайн өгчих юм бол энэ стрессээ даван тулчихна. За шинэ ажил эхлүүлж байгаа бол тий одоо би энийг чадахгүй байгаа ч гэсэн маргааш нөгөөдөр гэд би сурчнаа. Чадчихнаа гэд тий өөртөө хэлэх. За тэгээ хэрвээ тайзан дээр гараад олны өмнө одоо тий илтгэл тавих гэж байгаа, эсвэл сургалт өгөх гэж байгаа, яах гэж байгаа бол ингэ сандардаг шүү дээ. Хүн болгон сандардаг. Хичнээн туршлагатай мундаг илтгэгчд хүртэл сандардаг талаараа ингэ ярьсан байдаг тий. Тэр үед тэгвэл хараад эднэр ч гэсэн хүн штэ, би ч гэсэн хүн штэ гэд ингээ мэдрэхэд маш өөрөөр ингээд тий айтайхан болоод сэтгэл санаа тайвшраад төвлөрөөд ирчвч өгдөг. Энэ бол эрг стрессээ тайлж байгаа арга байгаад байдаг. За тэгээ сүргөөр тайлдаг юм зүйлсүүд байна тий. Одоо яана гэж шалгалтаа бодоол стресстэй л байгаад байна. Шинэ ажилд орчдөг зэ чадахгүй би чадахгүй байна гэл чадахгүйгээр байсаар байгаа л өөрөөргээд арчдаг. За тайзан дээр гарлаа. За дараагийн удаа би ахаад хитцээч гарахгүй гэж буудаг тий. Энэ сөрөг стресс гэсэн үг. За тэгэхээр бүсгүүчүүд маань хэрвээ ингэдэг бол энийг хэрхэн сайхан одоо тий тайлж байна вэ? Энэ талаараа сайхан ярилцаад ороод ирээрээ.
Стрессийг тэгтээ бас тэр чигт нь чимээгүй бол гэдээ бас дуугүй болгож болохгүй агуулга байгаад байна л та. Тодорхой хэмжээнд стресс гэдэг зүйл маань үүсчээж бид нэр ингээд цаашид бас ингээд явах боломжтой тий. Гэхдээ тэр нь одоо нөгөө тулсан юм дээд цэг байх юм бол тэрэндээ байн хүргээд тэрнээс ингээд хальдаг болвол аюултай тий. Тэгээд тэрүүгээр удаан амьдрах юм бол аюултай. Тэгээ ялангуяа эн чинь нөгөө эргээд жишээл хүүхдэд айгүй нөлөөлдөг штэ. Стресстэй аав ээжийн хажууд өсөж байгаа амьдарч байгаа хүүхэд гэдэг бол тэр чигтээ хогийн сав болдог. Стресстэй аав ээжийн хажууд амьдарч байгаа нэгэн гэдэг бол тэр чигтээ юм өмхийн үнэр ханхлуулсан их таагүй юм байдлын хор хохирогчд болоод үдэлдэг штэ. Стрессээсээ болоод бид нар төдийлэн сэтгэл хөдлөлөө юм эерэг таатаа бол байлгаж бас чадахгүй тий. Уурлна гаргана тэгнэ. Тэгээ ямар нэгэн хэмжээгээр ингээл нэг сөрөг сэтгэлийн хөдөлгөөн илэрхийлнэ. За зарим тохиолдолд оромж үг хэлэх нь бас байдаг. Зарим хүмүүст бүр ингээл зохиод нүдэд авах гээд байдаг. Тэгэд энэ хэмжээнд хэрвээ дадал зуршил маань одоо тий сөрөг сэтгэлийн хөдөлгөөн болж стресс маань гарч ивэл энэ аюултай. Өөрөөр хэлбэл стресс байх ёстой гэд хүчрхийлж бол болохгүй. Доромжилж бол болохгүй. Тэгээ тэр таагүй зүйлсүүдийг хийж үжиж болохгүй. Тийм болохоор зэрэг стрессийг тодорхой төвшөнд нь бариарэ гэж хэлмээр байгаа. Тэгээ ялангуяа энэ нөгөө хүүхдийг хүмүүжүүлэх, хүүхдийн одоо хүүхдтэй харилцаанд нөгөөтэйгүр гэр бүлийн харилцаа ийм төлөв төвшин байх биднийг гоё ойлгож хүлээж авч гисэн одоо тий нөлөөлдгөө эмэгтэйчүүдийн хувьд бол маш их ярьдаг. Ярьж стрессээ тайлдаг төрлийн онцлогтой. Бүх эмэгтэйчүүд бол биш. Гэхдээ дийлэхэд арчуудын хувьд бол боддог. За тэгэл одоо ингээд ялангуяа ажлын байран дээр ч гэсэн байна шүү дээ. Ингээд стресстэй л тий бухимдаал ингээд зохицуулууд байна. Тэгээд зарим тохиолдолд бас энэ стресс гэдэг зүйл чинь нөгөө онцлогийг нь ингээд харгалзаж үзэхгүй байдлаас болоод үүсэж байгаа байхгүй тий. Юу ч дуурахгүй байх, юу ч хэлэхгүй байх ч гэсэн ингээд эмэгтэйчүүдийн хувьд бол маш том тийм стресстэй хүчин зүйл болдог. Энийг ингээрээ тэгээрээ, энийг ингэмээр байна гэдэг зүйлд нь хариу үйлдэл үзүүлэхгүй байх. Сонссон сонсоогүй мэд царайлах ч гэсэн энэ бол маш тийм стрессээсээ давсан энэ ч одоо бас айгүй тийм хүнд асуудал болж байгаа байхгүй тий. Тэгэхээр зэрэг яг нөгөө хүүсийн онцлогоос шалтгаалаад ер нь ингээд байгууллага хамт олонч вэ, гэр бүлч вэ тэр нэг зорилго байгаа шүү дээ. Тэ нэг асуудлыг зэгцлэх одоо тий тэр зүйлийг давхын төлөөл байгаа учраас тэрийг гоё ингээд би биэндээ хувь нэмрээ оруулдаг байгаасаа гэж айгүйх бас хүсэж байна. Тэгээ нөгөө зорилго нь юу вэ гэдгээс шалтгаалаад тэр хүнийг дэмжих, тэр хүнд хажууд нөмөр нөлөөлөх болох мэдээж бүх цаг үед бол биш шүү дээ. Гэхдээ тусламж хүссэн үед нь тий хань ижил маань одоо ингээд тусламж хүссэн үед ингээд за би тгий гэдэг зүйл үзүүлэхгүй дуугуу ингээд байгаад байвал энэ бол амар хэцүү шүү дээ. Энэ бүсгүүчүүдийн хувьд бол яа хэллээд өгөөч дуурайт өгөөч гэдэг. Хэвээ өмнө нь түмэн янз болж байгаа шүү дээ. Яг үнэ, яг үнэ. За ингээд зочин маань хааччваа. Аленка Ева маань ирж яваа хаа. Аленка Ева маань өнөөдрийн зочин байгаад стрессээ тайлдаг аргуудаасаа гэрэлтэн эмэгтэйчүүдтэйгээ хуваалцъя гэсэн байгаа тий. Тэгээ замдаа явж гинэ гэж нь Улаанбаатарын маань төвчрэл бүглэрэл бас дүүрэн байдаг. Тэгэхээр одоо бас стресстэй л явж байгаа. Тэгэхээр сайхан гүнзээ амьсгаа аваад хоцорсон байсан ч гэсэн ороод ирээрээ тий. За тэгээд очирот мөх цэцэг маань өдрийн минь манайхаа гэд битсэн байна. Өдрийн минь өнөөдөр цаамаа бит хоёр нь Аленка Еватагаа нилээд гурлаа. Стрессээ тайлах аргуудыг хуваалцж байгаа. Эмэгтэйчүүд илүү ямар арган тохиромжтой байдгийг тий. Өнөөдөр та бас ямар аргаар яг стрессээ тайлж байна. Тэгээ цаамаа маань сая бас хэллээ штэ. Эмэгтэйчүүд илэх ярилцчихээж, хуваалцчихээж стресс тайлдгаа гэж тий. Тэгээд ярилцсан гэл тэгэхээр хинтэй ч хамаагүй ярьцдаг. Гэтэл дараа нь одоо яг нөгөө ихтгэлтэй биш. Тэгээ өөрийг чинь хайрладаггүй, чин сэтгэлээсээ хайрладаггүй, одоо хуурамч дүр эсэгдэг хүмүүс бол тэр стресс үүсгэж байгаа асуудлыг ярьснаас шалтгаалаад тэр нь барьцаалах, эсвэл цаашаа муулах, эсвэл хин нэг нь тэр байдлаар нь одоо ингэж сул дорой гэдгийг харуулах тийм байдал руу орох гэдэг учраас стрессээ тайлах, дотроо хадгалахгүйгээр ярих одоо тэр хин нэгэн хүн чинь таны итгэлтэй хүн байх хэрэгтэй гэж би бол боддог. Тэгэхгүй бол ингээл олон зүйл дээр эмэгтэйчүүд тий найзтай ингэсэн чинь гिचлээ тий тэрэн тэгсэн чинь тэгчлээ гэдэг. Нөгөө талдаа хэрвээ тийм хин нэгэн байхгүй байгаа бол одоо бүсгүүчүүд маань агиох юм гоё тэмдэглэл бичдэг болсон шүү дээ тий. Өөртөө зориулаа гоё дэвтэр худалдаж аваад өнгөнгийн балаар эсвэл зүгээр л ингийн сайхан бичдэг болсон. Тэрийгэ өнөөдөр ямар байгаа, ямар стресстэй байсан, тэрийгэ ингээд би дотроо хадгалж чадахгүй байна гэд бичих хэрэгтэй гэж боддог. За тэгээд мэдээж нөгөө бас нэг арга нь юу байдаг вэ гэх юм бол
одоо залбирах тий өөрөө өөртөөгөө ярилцах тэр аргууд байгаад идэг. Тэгэхээр энэ аргуудын аль нэгийг нь манайхан сэтгэлээ ярьж гаргах гэдэг дээр ашиглавал гоё болоо гэж бодож байна. Тэгээ түрүүнд нөгөө цомоо нөгөө надад мэрэгжлийн хүн дасгал хөдөлгөөн хий тий стресс чинь нөгөө нэг булчин чангалаад байгаа шүү дээ. Энд тийм чангараад байна гэ хоёулынгийнхыг энэ дээрээ чангарсан байна гэ тий. Ойртой их олон юм туршиж үзэж байгаа ажил тэр бол ажлын эрг стресс. Тэгэхээр энийгээ тэгтээ тайлах хэрэгтэй. Тэгэхээр дасгал хөдөлгөөн заавал хийж явах хэрэгтэй юм байлээ. Тэгэхгүй л бол ерөөсөө хөшөөл, чангараал тий энэ маань ингээд бидний тэр ажлыг магадгүй хийгээд дуусчлаа. Ашгүй энэ зүйлийг би дадаад чадчихлаа гэд баярлж байгаа ч гэсэн толгойд ингээд тэр зүйл ингээд хийгдээд гоё одоо зүйл үлдчихэж байгаа ч гэсэн бие махбодод маань чангарал болоод булчинг чангалаад тий хөшин болгоод өвчин болгоод ингээд үлдээгээд байгаа учраас дасгал хийх нь хамгийн чухлаа. За бүсгүүчүүдэд ямар арга байна? Гэрэлтмийг сонсож байгаа эмэгтэйчүүд маань сайхан бичээд хуваалцаад аваад ирээсэй. Бас яг ч ерөн сүүлийн үед стрессээ яаж тайлав бас. За юу яасан юм бэ? Яг нөгөө нэг чангараад гээд мэрэгчлийн хүн маань ирээд яасан штэ. Тэгээд яасан чинь ойрын хэдэн хоног 14 хоног бараг хийдэг байсан дасгалуудаа хийгээгүйгээ анзаарсан. Гэхдээ хийгээгүй нь болохоор бас нэг шалтгаан байсан. Эрүүл мэндийн шалтгаан байсан. Имчилгээ хийгээд тийм огцом дасгал хөдөлгөөн төр бити хийгээрэй гэсэн учраас тэгээд тэр нь ингээд тэгсэн учраас гэд би ингээд өөртөө кодлоод тэгээд хийхгүйгээр ингээд баг нэлээ утцсан байсан. Тэгээд тэр маань ингээд гайгүй болсон юм чинь эрүүл мэндийн асуудал маань буцаад хийхгүй бол нэрэл чангарцсан тий. Тэгээд өчигдөр оройноос эхлүүлээд яг нөгөө дасгалаа хийж эхэлсэн. Тэгэхээр ингэж айгуу гоё. Тэгээд нөгөө талдаа болохоор миний нэг стрессээ тайлдаг бол арга бол алхах байдаг. Алхдаг тий агаарт гардаг. Модтой, уултай, устай газар очдог. Яг тэн дотор гээд яг зөвхөн байгалийн чимээг сонсоод бараг л нөгөө нэг тэнд одоо айгуу гоё бясалгадаг гэдэг юм уу. Тэгсэн хагас өдөр бүтэн сая дээр агаарт гарсан байна. Өчигдөр дасгалаа хийж хэлсэн байна. Алхалтыг бол өдөр болгон хийж байгаа. Энэ мэтчлэнгээр одоо нөгөө нэг дасгал хөдөлгөөн байдлуудаар хийж яах гэсэн үг. За яг тийм шүү. Ер нь хүн тэгээд хүн учраас энэ нөгөө стресс дэх бухимдах тэр зүйлсүүд бол ирж байгаа. Олон хүмүүс бас юу гэж харддаг гэхээр зэрэг ийм дээр стресстэй яагаад ийм дээр уурлаад гэж хүлээж авдаг. Тийм. Гэтэл уурлаа гэдэг чинь хэвийн зүйл, стрессний гэдэг чинь хэвийн зүйл. Харин түүнийг зөвөр ингээд тайлах, эрүүл аргатай байх хэрэгтэй тий. Нөгөө төгөр хийдэг ийм дуртай зүйлүүдээ хийдэг байна гэдэг нь стрессик боломжуудыг бас айгүйх багасгадаг юм зүйл байгаад байгаа шүү тий. Тэгэхээр манай бүсгүүчүүд бас яг ийм стрессээ тайлдаг аргуудтай байгаарай. Олон ийм аргууд бас байдаг юм билээ. Хамтдаа ууланд гарах, ном унших, клубт явах тий гэх мэтлэн за зарим тохиолдолд бүр мэрэгжлийн одоо яг сэтгэл зүйчдээр ингэж очиж яг хувь хүнийхээ талаасаа бас ярьж юунд илүү төвшөөд байна. Юунаас илүү их одоо ингэж тий санаа зовж стресстэй байна. Тэрийгээ бас ярьдаг юм аргууд байдаг юм билээ. Үерхэл үгийн маань ингэсэн байна. Санхүү байхгүй болвол эхнэр хүний нэг стресс, сайхан биеийн жин нэмээд ирэхээр эхнэр хүний нэг стресс, сарын юм ирэхээр эхнэр хүний нэг стресс, сайн нөхөр нь сонсохгүйд эхнэр хүний нэг стресс. Сайн гоё хэлээд өгч сонсоогүй удчээ гэсэн юм шиг. Сайн байна өө. Тэгээ та бас хамтдаа биж эмэгтэйчүүдийн стрессийг бас ойлгох талаас нь ингэж гоё бичиж яагаад баярлаа тий. За юу гэнэ үү? Санхүү мөхтэй байгаарэ тий. Жингээ бариарэ. За тэгээд сарын тэмдэг нь ирэхээр 50 байгаарэ тий. Нөхөр нь сонсоод өгөөрэй гэж. Аюул чухал байгаа. Харда хамгийн инээдэмтэй нөгөө сарын эмч угаасаа цаанаас даавар янз бүр болоод байгаа. Өмнөх яг ирж явах үе дараагийн ингээд дааврын өөрчлөлт ирэн штэ тий. Тэр яг хөө мэдээж эмэгтэй хүмүүс энийгээ мэддэг байх юм бол хамгийн гол нөгөө нэг хөөрхөн яаж зохицуулах вэ? Тэг яаж энэ бас нэг савлаад байгаа дааврын үед ууртай догшин тий ааштай мааштай болохгүй айтайхан зохицуулах уу гэдгээ бас мэддэг болчдаг. Тэрнээс бол яг мэдхгүй үед бол яалтчихгүй тий хэцүү штэ. Хэрүүл маргааныг бас сайхан үрдэн штэ тий. За тэгээд санхүү байхгүй бол мэдээж хэцүү штэ. Амьдралд мөнгө нэг чухал биш гэж хүмүүс ярьдаг хэрнээ. Амьдралын бүх юмд оролцоотой байдаг тий. Гэхдээ ядчил би эрүүл мэндэд анхаардаг байя. Нэг эрүүл мэндтэй хэрэгтэй хідэн аминд юм авъя гэвэл тэд чи хөөх хүнтэй. Тийм шүү дээ. Тийм тэгээд тэдний чи аавна. За тэгээ өөр хүүхдүүдээ нэг айтайхан хичээл сургууль дугуулна одоо тий дугуулan одоо сонирхолтой зүйлд нь явуулъя гэвэл тэр болгон ч мөнгөтэй. Тэгэхээр яалтчгүй энэ болгоныг олохын тулд нэг стресс бол эмэгтэйчүүдэд үүсдэг үнэн. За тэгээд өнөөдрийн нэвтрүүлэг маань стрессээ тайлах аргууд одоо тест хийдвэр, чочинтойгоо
онгоцгоогоор бас ингээд явж байгаа. Та бүхэн бас манай жачинг олж харж байгаа хаа гэж ярьж. Тэнийг ягаан цэцэг байгаа харснаа. Тэнд өгөө суух юм байгаа. Суух юм байгаа. За тэгээ жачингийг маань бас бэлэг нь ингээд хүлээсээр байгаа. Тэгээд энэ бэлэг бол маш гоё инээсэлэл гэсэн ном ба. Нэр энэ номыг сонирхож үзэлтэй хичээ. Тэгэр надад нэг байгаа. Тийм. Юу аваараа тэгээд номын маань зохиогч ч гэсэн бас хэлсэн. Танаа радиод хэдэн хүн ажилладаг вэ? Би ингээ гоё бэлэг болгож авчирч өгнө гэд өөр Монгол зохиолч тэгээ өөр Монгол зохиолч маань өөрийнхөө амьдралын одоо тэгээ бүтээсэн, босгосон, нурсан, унсан, хайр дурлал, үерхэл, бизнес эхлүүлсэн, дампуурсан гэл тэ. Тэгээд эцэг гэхээс хэрхэн яаж үүсэл түүх бий болсон гэд тэрийг бичсэн байлээ. Тэгээд би ямар хөрхөө хавчуурхтай юм шүү. Харин хавчуурх нь үнэхээр гоё ягаад. Тэгээд наа чи монголч чигээр нэг хэвлэгдсэн. Кириллээр нэг хэвлэгдсэн. Хоёр янз аваад байгаа. Тэгээд надад бол Кирилл нь байна. Тэгээд Аленка Явада бас Кириллийг нь бэлдээ тавьсан байгаа даа. Тэгэхээр Аленка Ява минь бэлгээ авангаа стрессээ тайлдаг аргуудаа гэр бүлийн радиогийн гэрэлтэн эмэгтэйчүүдийн хөтөлбөрийн хайртай сонсогчтой хуваалцаад энэ бас хэсэг хормыг те инээдтэй хөөртэй хөвгөлтэй ярилцаад гарнаа гэдэгт итгэлтэй байна. За тэгээд энэ ном бол үнэхээр одоо би тэгж бодсон. Өөр монгол зохиолчийн бол хэл найруулга бол өөрөө лээ. Арай өөр үг хэллэгүүд байна лээ. Гэхдээ ингээл амьдралыг туулж яваа. Тэгээ хосын харилцаан дээр гарч байгаа. Тэгэл хайр, тэгээ за тэгэл эмэгтэй хүний хувьд олон зүйлийг оролддог, хичээдэг гэл ингээл олон зүйл ижлэхэн байна. Тэгээд энийгээ зүгээр ингээд нэг хүний амьдрал юм шиг мөртлөө магадгүй хөөх би ч гэсэн ийм зүйлийг туулсан штэ. Үгүй надад ч гэсэн ингэж тулгарсан штэ гэдэг зүйлүүд ингээ мэдрэгдэж байгаа нь их гоё юмсан. Тэгээд өвөр монголчуудын амьдралын бас нэг тийм одоо өөх түүхийг бас мэдэж авах боломжтой ном санагдсан. Тэгээ би бол барьж аваад маш хурдан уншсан. Тэгсэн үү. Надаа за би энэ нэг яг сэдвтэй уялдаатайгаа нэг энэ хэсгээс нь бас дуудаж өгье гэж бодож байна. Ад жаргал алганд бий. Нэг сайн ном нэг хүний хувь заяаг өөрчилж чадхаар барахгүй хэдэн хүний хувь заяаг өөрчлөнө гэдэг үнэн байжээ. Аавыгаа алдсан гонигч хилүүдэд би чэжээ онсолж амьдралыг хар бараан л гэж гомдлон гасарч явсан. Хаа очиж юу хийсэн ч бүтэмжгүй, ажил төрөлж, хичээл сурлагч нэгэн хэмжээнд нөлөөлөгдөж байж билээ. Тийхүү би нийгэмд гомдож бүх зүйл сэтгэр дундуур явдаг байлаа. Хаа нэг газар шалгуулсан ч өгөх мөнгөгүй дээрээ садан төрөлж бас чадал тэнхээтэй дарга ноёнгүй юм чин гэж байн гутрана. Энэ нийгэмд сөөлхийн аргагүй хар бараа. Амьдрал минь маш олон сайхан сэтгэлтэй хүмүүстэй уулзч сэтгэлийг минь гэрэл гэгээтэй болгосон хүний нэг нь Жамян хайсан ялалт багш билээ. Багштайгаа анх түүний бичсэн эсгийг эрдэх соёл түүхийн тэмдэглэл гэдэг номыг хэвлэгдснийхэн дараа Хөх хотод танилцсан. Их сургууль төгсөх үеэрээ дадлаг хийх газар олдохгүй гачигдж байхад багш намайг өөрийн ажиллаж байсан Өвөр Монголын Монгол одон телевизийн соёл эрдэнэ дэглэгчд дадлаг хэлгсэн юм. Би багшаа дагаж алаашаа баруун хід, баруун хад, ногоон улаан дайрхийн агуй, хар хотын буур болоод шилийн голын аймагуудаар хэдэн хошуугаар зураг авалт хийж яваад нутгийн сайхан хүний сайнтай уулзаж явсандаа маш их олзуурхдаг. За ингээд үргэлжилсэн байна. Хүний сайхантай уулзсан нь эргээд нөгөө амьдралынх нь саад бэрхшээлийг давсан талаар ингээд бичсэн шүү дээ. Тэгэхээр бидний амьдралд ч гэсэн яг ийм уулзалт учирлууд маш их байдаг шүү дээ. Тэгээ ямар хүнтэй уулзсан учирснаас шалтгаалаад амьдралдаа стрессийг нэмэх үү, стрессээ одоо хөнгөлөх үү гэдэг. Тэгээд ном бас айгүй ийм стрессийг дэмгэлэхэд тайлхад бас айгүй нөлөөлдөг шүү тий. Тийм шүү дээ. Тэгвэл нөгөө аргуудтай болох хэрэгтэй тий. Ямар аргууд ашиглаж ийн вэ гэд. Цомоо битээр бол ингээд аргуудаа бас сая ярьлаа тий. За ууланд гардаг, алхдаг, жижигхэн дасгал хийдэг, ярилцдаг гэд. Тэгээд бас нэг арга нэрээ бас ном унших байдаг. Тэгээд магадгүй ингээд эмэгтэйчүүдэд заримдаа ингээд тав тухтай суугаад бүртээ нэг аяг халуун юм уух завч гардаггүй шүү дээ. Бүр бага насны хүүхдүүдтэй ээж нарт те. Тэгэнгүүт тэгж цаг гаргах хүртэл стрессийг тайлах маш гоё арга байдаг гэж байгаа юм. Тэгээ би 10 хүүгээ төрүүлээд гэртээ байдаг байхад манай хоёр охин ингээд өглөө хичээлдээ явцдаг. Нөхөр ажилдаа явцдаг. Тэгээ хүүтэйгээ хоёлаа яг үлддэг. Тэгэл хүү нэг хэсэг бужигнж агаал яг унтуулаад бужигнжах хооронд би ч гэсэн бужигнаал тэнд гэр орон цэвэрлээл хоёр охиныхоо өдрийн цаг бэлдээл те. Тэгэл яг хүүгээ унтуулаад унтсны дараа хоёр охин арай ирээгүй байх тэр нэг хэсэгхэн хором надад яг энэ цаг байсан. Үнэхээр гоё ингээд тавтаа тухтай нарахгүй суужгаад дуртай цайгаа ч юм уу тий кофегаа ч юм уу найруулад нэг хэсэг яг ёх гэл ингээл юу ч бодохгүй тий ингээл гоё буудан дээр суух аюу гоё гэдгсэн. Тэгэл энэ бол ерөөсөө ганцаараа байх өөрөө өөртөө цаг гаргах
маш энгийн атлаа маш гоё цаг байгаад. Тэгэхээр ээж нарт яг ийм цаг гаргаад тий суугаарай гэж бас яг энэ үед урайлмаар байна. Тийм шүү. Энэ маш чухал шүү. Яг нэг дуртай зүйл. Өөрийнхөө альжаалыг тайлах 10 хорон байхгүйгээс болоод нөгөө стрессүүд чинь ингээл тий. Гэд олзлох гэж байгаа юм шиг хүлээгээ байж идэг шүү дээ. Нэг ихчийн түүхийг саналаа. Тэр ихч маань яасан бэ гэхээр 5 удаа төрсөн 6 дахь хевлидэд хийж байгаа байхгүй. Тэгээд тэгсэн чинь нөхөр нь карт ингээ бэлг 3 тохиолдол дээр энэ жил би ингээ уйллаа гэж ярьсан. Тэгээ ямар тохиолдод байсан гэсэн чинь нэгт нь ингээ нөхөр нь карт ингээ бэлгэлсэн гинэ. Миний анийн картыг авч гараад банкны карт. Энэ картыг авч гараад хүссэн юм аа. Ерөөсөө өөртөө хүүхдүүдтэй биш, гэртээ биш те. Яг өөртөө зориулаад ингээ зураарай гэдгсэн чинь тэр картыг ингээ авахтаа надад нэрээ ийм ирэх байгаа штэ гэж бодоод уйлсан гинэ. За тэгээ дараа нь юун дээр уйлсан гэсэн чинь зөв шүршүрт ингээд амар удаан ормаар санагдаад. Don't worry. Зүгээр шүршүрт ингээд 50 ороорой гэд хатан ээж нь хэлсэн юм байна. Тэгээд ингээд айгүй удаан ороод зүгээр ингээд биеэ ингээд арьсаа ингээд мэдрээ зогсож явахдаа уйлсан гинэ. Би ийм 50 байдлыг би сүлд хизээ мэдэрсэн бэ гэд. Тэгээд дараа нь болохоор яасан бэ гэхээр нэг хүүхдүүдээ нэг газар хүргэж өчөөд буцаж явахдаа өөрөө жолоо байрш таарсан юм байна л та. Тэгээд ингээд ганцаараа яг машин байраа явж байхдаа ингээд маш хурдтайгаар ингээд салхи татуулаад бүр тавсан гэж байгаа байхгүй. Тэгээд тавихтаа ингээд айгүй айж исэн. Тэгээд яг ингээд дуусныхаа дараа тэрийг бодоод би ямар их өөрийгөө хайрцагцсан бэ? Шүршүрт ороод уйлж яадаг тий. Карт хараал уйлж яадаг. Жолоо байраал ингээд уйлж яадаг. Би ямар их өөрийгөө ингээд болохгүй гэсээр хагаад хайрцагцсан бэ гэдээ ингээд бодоод уйлсан гэдэг чинь ингээд ярьжсэн байхгүй. Тэгээ нэрээ ингээд бидний амьдралыг бодоод тохоор бид нар нэг маш их завгүй хэмнэл байгаа ш тий. Тэгээ маш олон хүний амьдрал бас ингээд хурж байгаа ш. Миний ан тэрийг амжуулаарай. Нэрээ ханаа эмээ уугаарай, витамин авахаа бартваа. Энийг чи ингээд бэлтцсэн шүү гэл ингээд санаа тавьж гин. Хүүхдүүстэй хэлж гин тий. Түлхүүрээ битээ мартаарай. Түлхүүр чин байгаа юу? Би чамаас асуусан шүү гэл тий. Тэгэл одоо ингээд маш олон зүйлд ингээд хэлээл за та тэрийг тийх хэрэгтэй. Ажил дээр энийг ингэх хэрэгтэй. Ийм зүйлийг болох хэрэгтэй. Ээж рүү нэг тийх хэрэгтэй, ингэх хэрэгтэй гэсээр хагаад өөрөө гоо шүршүрт ингээ гоё орж явахдаа миний арьс чинь ийм гоё шүү тий. Эсвэл худалдаа авалт хийж явахдаа юун дуртай энийг идмээр нэ авмаар нэ авъя л да. Эсвэл нөгөө хаацаа тултал ингээл нэмэл тий. Мэдээж ингээ хоргилж байгаа хурдны хязгаар байгаа л да. Гэтэ тэр хүртэл явах ч гэдэг юм уу. Өөрийнхөө нөгөө хүсдэг байсан зүйлүүдээ хийхээ болчихсон. Нөгөө олон стрессээсээ болоод нөгөө олон зарцуултуудаасаа болоод тэр энэ байдал ингээд бас байна уу гэдгийг бас ажиглаж үзээсэй. Тэр ихчийн түүх ингээд санагдлаа. Яг үнэ. Тэгээд үерхэл үгийн гэсэн өвчтэй хүнд стресстэх боломжгүй учраас эмийн сандаа ажиллаж стрессээ тайлдаг гэж хийж байгаа ажиллаараа тийм бас тийм тий. За тэгээд энэ бүсгүйн хувьд бол тий үнэхээр олон зүйлийг бас мэдрүүлж иргэд нөгөө талдаа ирчүүд маань ч гэсэн нэг энэ дээр юм мэдрэмжтэй байх нь байна. Эхнэрүүдтэй гэрэлтэн эмэгтэйчүүдийн хөтөлбөр учраас бас эмэгтэй хүн рүү илүү чиглээд яг стрессээ эмэгтэйчүүд хэрхэн яаж тайлаад байгаа талаар ярьж байгаа. Мэдээж эрэгтэй хүн ч одоо хүүхдээ ч тэр стрессддэг тийм. Стресс нь эргээр сөргөөр нөлөөлж идэг. Тэрийг хэрвээ стресс маань мөн шүү гэж мэдрэх юм бол эргээр тайлах арга замуудаа олчиж байна. Мэдрэхгүй байх юм бол сөргөөр л улам цаашаа яваад ах нь байна. Тэгээ саяхан нэг сошиал дээр нэг эмэгтэй бүр уйлаад нэг юм лайв хийсэн байсныг үзсэн л та. Тэгсэн чинь нөхрийнхээ талаар ярьж байгаа юм л да. Тэгээ нөхрийгөө би ингээл бүхэл зүйлийг болгож байгаа, ингэж байгаа, тэгж байгаа гэл те. Бидний төлөө ажиллаж байгаа гэл би өөрийнхөө л ингээл зүйлийг өөрийнхөө л асуудлуудыг хараад исэн чинь нэг өдөр ингээ гараж руугаа буусан чинь нөхөр нь ирэх болоогүй ажил ихтэй гэдгсэн гинэ. Тэгээ гараж руугаа буугаад нэг машинаасаа юм авах га буусан чинь санаандгүйгээр нөхөр нь машин дотор уйлцсан сууж байгааг хараад тэгээ уйлцсан сууж байгааг нь хараад очиод яасан ийсэн гэхээс илүүтэй өөрийн орон зай үлдээгээд гарсан юм байна л та. Тэгээд гараад байжсэн чинь нэг цаг гарангийн дараа нөхөр нь орж ирсэн гэсэн ажилласаа ирлээ гэд. Тэгээд яхаар нь юу ч болоогүй юм шиг инээгээд орж ирсэн гэж байгаа. Тэгэнгүүт нөгөө эмэгтэй чинь хэсэг байцсан жагаад би чамайг түрүүнд ингээд гаражд уйлаа сууж байгааг харсан тий. Чамайг яагаад ингээд уйлаад сууж байгааг чинь тухайн үед ингээд очмоор байсан боловч тий тайвшраад бас ингээд ороод ирээсэ гэж бодоод тэгээ чи яагаад ингээд тэ ганцаараа уйлаа сууж ирсэн бэ гэсэн чинь нэг ажил нь бүтлгүүцсэн. Тэгэл эрэгтэй хүний хувьд ажил гэдэг зүйл те том мөнгө санхүү болж байгаа зүйл бүтлгүүтвэл стресс гэдэг зүйл чи хүрээлэрэн те ар гэр үр хөвгт минь яах вүлээ гэж бодож байгаа. Тийм учраас тэрнээс болоод би тэгээ чамд энийг мэддэхгүй юмсан те чамааг бас зовоохгүй юмсан гэсэндээ ингээд ганцаараа ингэсэн юм аа гэд ярьж байгаа байхгүй юу. Тэгэл ингээл бодохоор те
Ингээл бодохоор ерөөсөө л эрэгтэйчдэр, эмэгтэйчдэр стресс тайлдаг өөр өөртөө аргатай байх. Тэгээ эрэгтэйчүүд маань уйлдаггүй гэлдэг тий. Ядаж л ингэсгээд ч болтгой стрессээ бас тайлдаг байх нь ямар чухал юм. Эмэгтэйчүүд бол хаан цаахаа уйлчиж штэ. Машин бариад, чанга дуу тавиад, давхиж явахтаа гэл тий. Шүшүүрт ороод байж захтаа. Гэхдээ энийгээ бас тултал нь явахгүйгээр тий тухай үед нь стрессээ тайлах гоё аргуудыг бас өөр өөрсөн дээрээ туршдаг. За тэгээд тэр нь чам таалагдчих юм бол цаашдаа ч гэсэн тэр аргыг ингээ хэрэгжүүлээд тэр ингээ стрессээ чи үнэхээр сайхан тайлж чадчих юм бол тэр өдөр тутмын чи амьдралын чи нэг хив маяг байгаасай. Тийм шүү. Тэгээд нөгөө эмэгтэйчүүдийн хувьд нөгөө өглөөний Улаанбаатарын өглөө илүү том өрөө илүү Улаанбаатарын өглөөсөн баха алин дээр нэм болоо үерхэл үгүй яг орж ирээд эмэгтэйчүүд төрөөд нэг амардаг эрт итгэвэрт гараад нэг амардаг гэдэг нэг инээдтэй юм яриад би яг сонсоод яг штгээ явжсэн чинь заяа маань яг энэ талаар ярьсан байхгүй үгүй шүү ахаа гэдэг тэрэн шиг эмэгтэйчүүд төрөөд төрхтөө ингээд те маш олон ажлыг амжуулаад за би хүүхдээ хараад гэртээ байгаа юм чинь нөхөртөө ингээд туслая хүүхдүүдтэй ингэж хичээгээл тий тэгэл ээж аав охтоо хамаатан садан юм тиймчээ гэртээ байгаа юм чинь гэл тэнгүүт нь за би чи нэрээ гэртээ байгаа юм чинь тусдын болчихъя гэд бүх зүйл дээр за тэгээ гэдэг тий үгүй гэд хэлээс орчих тий чи бүгдийг амжуулах албагүй байхгүй юу бүгдийг хийх бүгдэд заа гэд тий өгөх тэг чилэгч албагүй байхгүй тэгэхээр бүгд одоо болохгүй байгаа зүйлд өгөөл гэлж амжихгүй байгаа бол ятраад байгаа бол тий бүхний асуудал ингээд чиний асуудал юм шиг харагдаад байгаа бол хүүе энэ хүн нас биенд хүрсэн учраас өөрөө шийдэх ёстой шүү дээ. Би амжихгүй нэ, би чадахгүй нэ гэж хэлчих тий. Энэ чинь бас нэг амар гоё арга юм билээ. Би бас гэртээ суудаг байхдаа ингээд бүх зүйлийг амжуулах гал. Гэр бүлүүдийнхаа, дүүнрийнхаа ингээл те гэр бүлийнхаа зохион байгуулдаг бүхэл зүйлийг ингээл те зохион байгуулаад ингээл стресстэй тэгдэгээс аахгүй те сүүл нэрээ энэ болгонд ингэх албагүй штэ те би ингээл бүхнийг зохицуулагч мундаглаг биш байхгүй юу гэд би ч бас ингээд хүч чадал маань бас хязгаартай те өөрөө өөртөө цаг гаргах одоо хэрэгтэй хүн шүү дээ гэд болцсон. Тэгэхээр амрах ирэх гэдэг бол миний хувьд бол нэг тансаглал гэж боддгоо штэ. Ингээл амарж байгаа энэ өстө тансаг энэ ирэх хүүхэн шүү энэ төр гээл те нөхрөө зарчаад ингээл байж идэг хүүхэн шүү энэ төр гэдэг те гэтэл үгүй энэ маань ингээд байж идэг ирчүүч гэсэн өөрсөндөө амрах тэр эрхийг тансаглал мэд бас идэлтэй те тийм шүү те тэгээд нөгөөтэйгөр бас одоо юу гэдэг энэ түрүүнийг бүсгүүчүүдийн бүсгүүн талаар ярьлаа те ингээ эргээд бас ингээд бүсгүүчүүд хөрхөөрөө яхаараа ихээрээ амардаг гэж ярьлаа. Хосууд маань бас яг нэгэндээ энэ тал дээр нь санаа тавьдаг багасаа тий миний эн чи энэ хүртэл хийхгүй ч болно штэ. Ханаа чи дэлгүүр орохдоо чи өөртөө юм авч болно штэ. Чи гоо шүршүрт орохдоо 50 усанд орж болно штэ. Айгу нөгөө өөрөө ингээл зүтгээд идэх юм шиг те. Тэгээд өөрөө нэг юм улаан гэрэл асаачаал нөгөөтгөө ногоорхыг хүлээгээл ингээл те. Өөртөө айгу хатуу хандаал эн чи эргээд айгу том стресс болдог. Тийм болохоор битгий бас тэгэж хандаасаа бүсгүүчүүд маань яг үнэ. За тэгээд стресслээ гэж тэр нөө нойр үрхээ болчдөг тий. За орж ирээ суугаарай. За сайхан зочимаа хүрээлээ. За орж ирээ дийшээс оч. За бид хоёр ч та өөхгүй хүлээлээ шүү дээ гэж. Тийм за суугаарай. Тийм үү доор ирсэн хүлээгээд исэн юм уу? Шууд дийшээ гараад ирээ гэсэн шүү дээ. Хоёр давхартаа. Хайр юм. За сайхан жагаад юугаа өгөх вэ? Өөрийгөө өгч аач те. Өөрийгөө өгөх юм уу? Зайхан бэ. Чи сайхан зохицуулчих заа. Тэр хооронд нь би сайхан Аленкатайгаа мэдчлээ цоож. За тэгээ гэр бүлийн радиогийн маань гэрэлтмийн маань сонсогч Аленка Эва гэх тий. Манайхан мэдхээр одоо сонсогч маань ороод ирсэн байна. Камерын гоё яг тааруулаад өгөөрэй цаамаа. Тэгээд өнөөдөр бид гурийн хувьд бол стрессээ хэрхэн одоо тайлдаг вэ гэдэг энэ аргын талаар ярилцсан. Нөгөө талдаа тэгээд Аленка Эва маань бас гоё ялагч болсон байгаа. Ялагчийн бэлгийг өгөх одоо зорилготойгоор бас эфиртээ урьсан байгаа. Өдрийн мэнд. Буруу ойлгочих яг тий. Харин тийм байна. Би нөгөө нэг Instagram руу бичээд voice явуулаад ороод ирээрээ шууд эхэлчлээ гэдэгсэн. За яг зүгээр тий. Ямар ч байсан хурж ирээ доор зөндөө өглөөсөнд баярлалаа. За тэгээд стрессээ тайлах аргуудыг цомоо битэрэн сая зүгээрсээ хангалттай сайхан ярьлаа л да. Тий. Одоо дуусгах чинь баг. Одоо ер нь дуусгах чинь. Тэгэхээр Аленка маа сайхан хуваалцж өгөөч ээ. Яна юу ярьсан мэдэхгүй болохоор хамаагүй стресс тайлах гэхээр одоо надад болохоор айгуу чухал юм гэвэл хүүхдүүдийн стресс амар их байгааддаг байхгүй. Яг өсвөр насны ч юм уу бага насны хүүхдүүдийн стресс амар чухал санагдаад тий. Томчул бол яг тэгэл янз бүрийн аргаар өөрсдөө стрессээ гаргачлаа байх л тий. Тэр нь яаж шийдэж байна? Би өөрхөн стресс өгөө. Би өөрхөн стрессээ дэлгэвчлэн дуртай юм аа гэж юм ганцаараа аваад аль болох нэг
бусдад нэг гай болчихгүйгээр. Тэгвэл нэг бохомцсон стресссэн үедээ хүн чинь нэг буруу зан гаргачих гээд байдаг шүү дээ. Аль болох тэхгүйгээр л ганцаараа ч юм уу. Тэгэл тэгсээл өнгөрөөчдөг шүү дээ. Тэгэхээр тэр нь бас буруу юм шиг байлээ л дээ. Тийм нэг төвчээртэй ч юм уу дарж ингээд нэг хадгалаа байгаад ахаар. Ер нь бол явандаа хэрэг тийм байдалтайгаар утах юм бол одоо нэг юуны гутрал мутралд ортвол гэл тиймэрхүү юм сонсчлаас. Тийм шүү тий. Манай Аленка баг альбан бос хөтлөгч маш их тий. Одоо манай радиогийн тий. Тэгэхээр хайрын өрөг дээр бид хэд чинь нэг холбоо байгуулсан. Тий. Үзүүлж өгдөг. Зохицуулдаг холбоо байгуулсан. Тэгээд ингээд нөгөө хараад ахраар яг эмэгтэйчүүдийн нэг юм цухалтал байдаг ш тий. Шудраг бус зүйлд хохирж байгаа байдал. Одоо юу гэдэг тий. Тэр чинь эргээд хүнийг ингээд айгу стресс төлдөг зүйл байгаад идэх тий. Тэгээд яг Аленкагийн маань ингээд одоо Аленка бол одоо ингээд уцраад ирсэн ч юм уу тий санаа зовнооч ярихгүй баг шиг. Яг цаана ингээд нэг илэрхийлмээр байгаа сэтгэл бол бас байгаад байдаг л та. Тэгээ ялангуяа нөгөө эмэгтэй хүмүүс юм хохирч байгаа, эмэгтэй хүмүүс одоо шудраг бус байдалд өртөж байгаа зүйлүүд дээр бол асар их стресстэй ч тэрийг бас зохицуулдаг юм хүнэлтэй манай Аленка. Холбооны маань хүндэт гişүү. Яна гинэ. Тэр талаар гоё ярьж өгөөч. Тэр чинь бид нар юу яадаг гэсэн юм уу? Хайрын өрг дээр тий ингээд нөхөр нь хуурцсан давсан шигтэй гарууд байгаа шүү дээ тий. Тэгээ тэдрийг хашраах тийм холбоо байсан баг. Бүр тийм юм. Гэтэ яхаа ихчээ танд хурцдээ шүү надад. За би дугаалах хастаа ярьж өгье. За тэгээд өнөөдөр нөгөө Аленкагийн маань мэрэгжил болохоор баг санхүү. Гэхдээ манай хүний хобби болохоор гоо сайхан талтай байхгүй. Тийм тэгээд юм байгаа даа тий. Тий. Тэгээд би сүүлийн үе жоох ингээд нөгөө мейкап ингээд хийгээд өөрийнхөө гоё байгааг хараад өөрөө бас айгуу гоё стресс тайлхтаад айгуу гоё байсан. Тэгээд би тэрийг бас ингээд Аленкагаас асууя гэж бодсон байхгүй. Манай Аленка ч айгуу гоё мейкап чаа тий. Угсаа мейкап ч юм биш. Юу хоббиныхоо хэмжээнд л яг мейкап бол бас биш. Гоо сайхан, гоо зүй талтай. Гэтэ гоо зүй талтай сонирхдаг гэдэг чинь амар өндөр чадвараас тэгчээ. Гоо сайхан чи бүр гоё том. Одоо тий хүний гоё сайхан байлгах, эрүүл байх тэр анхаарч байгаа шүү дээ тий. Гоё стресс тайлагддаг уу яадаг вэ? Тийм шүү дээ. Шал өөр шүү дээ. Дуртай юм аа юм шүү дээ. Тийм. Саллооныхаа талаар гоё мэдээлэл өгс. Салаа одоохондоо болцсон баа. Тэгээд яг нэг юу л да айгуу стресстэй хүмүүс ирдэг байсан. Тэгээл яг нэг стресстэй хүмүүс ч нэг гаргаж тайлж чаддгүй ингээл тэгээл яваа л ядж штэ тий. Тэгээл яг ирж үйлчлүүлээд гарахтаа ер нь бол айгуу юм тайвшраад ямар гоё юм. Тий. Тэгээд өөрөө бас нэг өөр өнцгөөс хараадчих юм уу тий. Тэгээд гардаг гэсэн. Тэр нь баг надад кайфтай юм уу? Одоо нэг хүний ингээд зүрх сэтгэл босч байгааг тий. Ингээд нэг юм сапирцсан байсан юм ингээ гоё тий. Дөрөө орлож байгааг харахтаа тий шүү дээ. Хүмүүс чинь зүгээр ингээд үйлчлэг аваад гарахгүй шүү дээ. Ингээд тодорхой хэмжээний амьдралынхаа стрессээс ярилцаалч ингээд аягүй найзууд болоо гардаг байхгүй. Тэр нь аягүй гоё тий. Яг нөгөө гоо сайханч дээр, өсчин дээр хүмүүс очиж ярьдаг гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр бас үйлчлэг авангаа тий. Зүгээр байхгүй тэр хүний гой сайхан болгонгоо. Тэгээ сэтгэл санааг нь бас гой сайхан болгоо гаргаж байгаа. Эмэгтэй өнөө бас нэг хэрэгцээ байгаа байхгүй тий ярьж марих тий. Тий. Үерхэл үгийн банд ингэсэн байна. Эхнэр хүн нөхөртөө л стрессээ гаргадаг түүнийг нь сонсоод авахд болноо. Эхнэрээ уурлаглуулах юм бол дараа уурыг нь гаргах гэж бөө ажил. За тэгээд өөртөө төв бодохгүй бол аяг хичээж байгаа юм биш үү? Хамт байх шөнийн 8 цагта хосууд минь стресстгүй амьдраарэ. 16 цаг ажил дээрээ өнгөрүүлж байна гэж хэлсэн биш үү? 16 цаг ажил дээр өнгөрүүлт юм уу? Тэр ч одоо гэртээ хэдэн цаг вэ? Унтах цаг л байж шүү дээ. Унтах гэж л орд юм. Тэгэхээр чи эхнэр стресстэй шүү дээ. Үерхэл үгийн ахаа. Яг энэ тал дээр манай Аленка нэр хосын гоё зэр юунасаа туршлагаасаа хуваалцвал тий. Хосын одоо яа туршлах хэрсэн амар ариун сэтгэл болоо авчих. Харин ерөөсө 2 минутын цаахан яриад өчг тавчих. Яг зөвөр хосын харилцаа гэхэр нөө хөвчлөх хүмүүс нөө эмгтэй талаас айгүйх яриад байдаг шүү дээ. Эмгтэй л төрүүлж нэг алхам хийх ч юм эмгтэй төрүүлж нэг буулт өгөх энэ төр гэдэг шүү тий. Ер нь бол яг аль аль нь л адилхан яг тэнцүү байгаад байвал тий гой мэдрэмжтэй, өвдөрлөжтэй гал тий. Хоёрын хувьд яг яадаг нэг практика ярьж өгөөч. За яадаг ч бас орой унтахтаа муудалцсан чигээр унтахгүй байхыг хичээдэг. Тэгээд би эсвэл тийм хурдан уур гарчдаг ч юм уу ерөөхдөө тэгсээгэл өнгөрөөчдөг. Муудалцгүйгээр үлнэ гэдэг чинь их том одоо туршлага байгаа байхгүй тий. Занаал ингээд суугаад байхгүй. Тэгээд ядаж л хүн чинь хар ухаанаар утгаад орой яаж унтна өглөө тэгээс ирнэ шүү дээ. Тийм шүү дээ. Тийм болохоор орой айл болох унтаж амархаж байгаа учраас
дуучиртайхан шиг байж байгаа л унтчихлээ. Маргаашийн өдөр ингээд тэр тийм яг тэрнгээр ингээд байдаг шүү дээ. Тэгээ одоо стресс төртөл нөгөө нойрч айгуу чухал нөлөөтэй байгаа шүү дээ. Айгуу чухал нөлөөтэй. Сайн амархан чухал байгаа тийм. Тэгээд харамсалтай нь гэрэлтмийн маань цаг өндөрчлөө. Тэр доор суусараад харин тий доор хүлээж суугаад битээр энэ дээр эфирээ хүлээж суугаад ёстой муухай юм болчлаа. Тэгээд ямар тач тийм ээ цаг заваа гаргаад хүрээд ирсэнд баярлалаа. Тэгээд бэлгээ цоомоогоос манд гардаад аваарай. Өнөөдөр стресс тайлах аргуудын талаар гэрэлтэн эмэгтэйчүүдийн хөтөлбөрөөр яарсан. Тэгээд бидэнтэй хамтдаа байдаг эрхэм сонсогчдод маш их баярлалаа. 2 дугаар студид Баясаа цоомоо манай одоо албан ёсны хөтлөгч, албан бос хөтлөгч Алинка Аява маань байлаа. Тэгээд өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Түр баяртай. Түр баяртай. Хүндэж өөрийгөө илэрхийлэхэд хэрэгтэй бүхнийг гэрэлтэн эмэгтэйчүүдийн цагаар хуваалцсан.